За сайн байцгаана уу? Эдида контентээс мэдчилж байна. Бид нар бодиттой, баримттай хараат бус хоолны шүүмж хөргөж өгч байгаа. Subscribe дарж дэмжээрэй. Энэ контент бас зардалтай шүү. Би яг одоо Туркийн Анталияд байна. Гадаа нэлээ халуун байна. Өдрийн хоолоо идэх гэж байна. Та нар subscribe дарах гэж байна. Би Туркиш лирага үрэх гэж байна. За, нэг иймэрхүү л байна. За, энэ дэстэй модцод нэглээ их байна шүү. Нэглээ алж байна. За, ойр орчноо танилцуулъя. За, Туркэд тэрбум мод хөтөлбөр бол нэлээ амжилттай явагдаж байна. За, Харан гүрмэ гэдэг турк ресторанд ирсэн байна. Тэгээд яг турк хоолыг танилцуулъя. Энд бол нэг удаа хоол идэж үзсэн, хоол нь таалагдсан. Ер нь олон давуу талтай. Нэгдүгээрт манай зочд буудлаас 300 метрийн зайтай хамгийн гол үзүүлэлт. За тэгээд ямар ч гэсэн нэг кебаб захиалъя. Тэгээ кебаб идээд тэгээд зама цун бол идмээргүй байна. Салаад идэхгүй. За ер нь кебаб л идэх юм байна. За кебаб тэгээ юу пидэ гэдэг турк пицца захиалъя. I think Haran special is a mix of all variety of kebabs, right? Kebab. Okay, so I will. Meat, beef, eggplant kebab, chicken kebab. Okay, so I will have Haran special. One. Yes, one. I'm not gonna eat two, I think so. And let me have sucuk, Yes. this one. And to drink Turkish tea and sparkling mineral water. It's sparkling, right? Yes. Thank you very much. За энэ рестораны бас нэг гоё юм юу гэвэл орж ирэнгүүт нь гадаа халуун байгаа учраас усаар дайлдаг. Энэ бол одоо энэ усыг бол өнгөө өгж байгаа. Хүрэгчний температурын ус өгж байгаа. Тэгээд шүл бас өнгөө дагалддаг. Шүлээ харуулъя. Туркууд энэ шүлээ бол шорба гэж нэрлэдэг. Тэгээд lentil гэдэг одоо шош байгаа. Тэгээд lentil-ийн амттай. Тэгээд дахианы шүл. Энэ шүлттэй бол амар гоё. Крем гэж хэлж болно ер нь бол амар. Амт нь бас маш өрмөц байна. Яг тэр lentil тэгээд дахианы мах бол бас амтгдаж байна. Wow, thank you. I ordered Turkish tea. Yes, thank you. Та нар харж байна. Би бараг 10 минут хүлээгээгүй. Захиалга хараад захиалга өгөөд тэгэнгүүт нь ус тэгээд шүлөөр дайлж байгаа. Ерөнхийдөө бол юу хэлэх гээд байна гэвэл Монголд ингээд ресторанд очоод хоол захиалангуут нь зөөгчөө дуутах гэж тэгээд нэг хоол ирдэл бол амар удаан хүлээлгдэг. Ерөнхийдөө бол 30 минут цаг бол цаашаа. Энд бол би захиалга өглөө шууд ингээд гараад ирлээ. Энэ бол юу вэ гэвэл юуны Туркийн сужук гэдэг юутай хямтай пицца байгаа. Пидэ гэж нэрлэдэг. Зя. Сужук буюу турк үхрийн махан хямтай пидэ пицца. Энэ бас нөгөө гүрч пиццатай хэлбэр нь төстэй дөө байгааз. Энэ сужук хям нь бас нэг өөрийн гэсэн өрмөц амттай. Тэрийг нь одоо юу гэж тайлбарлах вэ? Нэг амтлагч нэмдэг байхаа. Тэгээ тэр амтлагч нь тэр онцгой амт өгж байгаа юм болоо.
Бяцлаг нь бол зөөлөн амттай. Тэгээд яг энэ юуны урал нь бол гадна талаа энэ одоо шаржижсэн байна, гой болсон байна. Туркууд турк цайруугаа сахар идэг. Гэтэ нөгөө нэг юм юу элсэн чихэр биш. Йотон хийвэл надаа илүү гоё санагддаг, илүү кайфтай. Түүнээс бол яг энэ хоёр бол нэг ялгаагүй л дээ. Гэтэ йотон ихэд илүү тийм дончтой сүртэй надад санагддаг. Тэгэнгүүт нь энийгээ ингээ сайхан хутгаад уудаг. Тэгээд энэ турк цайгаа бол өөрсдийнхөө үндэсний соёл гэж хэлдэг. Гэхдээ яг үндэ бол тэр соёлоо бол дөнгөж 50-60 жилийн өмнө гүржин цайны сортыг турктэй тариалж эхлэнгүүтээ их хэмжээгээр цай тариад тэгээд ерөнхийдөө улс даяараа цай ууж эхэлсэн. Тэр энэ бол яг нэг тийм бүр тийм уламжлалт соёл бол гэж хэлэхэд бол миний хувьд бол одоо хэцүү яагаад гэвэл 70 жилийн л одоо соёлтой л байна шүү дээ. Цай уух. Тэрнээс илүү ерөнхийдөө кофе уух соёл нь бол илүү үндэсний гэж хэлж болно. Тэгээ турк цайны аяг нь tulip гэдэг цэцэгний хэлбэртэй байгаа. Би бас энийг мдээгүй бай. Гэхдээ туркчин бол юуны tulip гэдэг цэцгээрээ бас алдартай. Тэгээ тэр цэцгнийхаа үрийг нь бол ерөнхийдөө баруун Европ руу 15, 16 дугаар, 17 дугаар зуунд бас Туркээс гаргаад экспортлоод зарж ирсэн юм байлээ. Тэрийг би бас мдээгүй. Гэхдээ ингээд Стамбулаар яваад үзэнгүүт нь бол цэцэглэг түрээлэнгүүд нь бол цэцэг бол маш гоё тавьсан байлээ. Тэгээ энэ бол цэцэгний хэлбэртэй аяг шүү. Tulip. Энэ үнэхээр гоё байна. Улаанбаатарт байгаа турк ресторануудаар орох юм бол турк цай авч уугаарай. Дээрээс нь Баян үлгий рүү явах юм бол Баян үлгийд бас яг турк цайг бол ингээд аяглаад ингээд үлчилж өгдөг. За тэгээд subscribe дараарай. Энэ контент бас зардалтай байна шүү. За энэ дугаарын гол тоглогч гол дүр маань хүрээд ирлээ. Та нар анзаарж байгаа бол үйлчлэг нь бол үнэхээр гэлс түргэн шуурхай найрсаг байгаад байгаа. За өнөөдрийн дугаарын гол баатар маань энэ бол байгаа. Харан special kebab mix. Би нэг одоо ганцаараа идэх болно. За. Сайхан ингээд талх өгчдөг юм байна. Оо энэ чинь сонгон тэгээд яншуу тэгээд өөрийн гэсэн нэг амтлагсан байна. This gonna be nice. Энэ бол хоньны мах байна. Хоньны махтай нэртэй. Монголын хоньны махтай харьцуулах юм бол амтан тийм хурц биш байна. Маш гоё амталсан байна. Нэг юу? Сүүл хоньны махыг сүүлдээ хийсэн учраас амар гоё юу шүүслэг байна.
Даханы махын кебаб нас амар гоё. Ой, juicy байна. Үнэхээр гоё амталсан. Би Туркид одоо нэг бараг 10 онцлоо. Тэгэхдээ өнөөдөр ер нь өдөр болгон турк хоолыг гэж байгаа. Өнөөдөр энийг идээд одоо бас амар гоё байна. Үнэхээр амттай байна. Кебабыг ялчгүй гараараа идэхээр гоё л да. Вау, энэ бүр хүний сүлтэй байна. This is so good. Yeah. Юутай. Нэг чи экплантыг чи монголоор юу гэж хэлдэг вүлээ? Хаш гэдэг нь штэ. Хаштай кебаб бас гоё амттай байна. За. Энэ кебаб бол тасарсан байна. Тэгээд Идида контент та бүхэнд бодиттой баримттай хараад бус олонний шүмж хүргэж байгаа. Турк улсын Анталиагаас мэдчилж байна. Subscriber дэмжээрэй. Тэгээд турк кебаб идэж үзлээ. Тэгээд дараагийн дугаараар уулзцгаая. Тур бай бака. За тэгээд сая хараан гүрмэд хоолоо идлээ. Тэгээд нэг юм хэлхээ мартчих. Excuse me, I don't speak Turkish. I'm just sitting here. Туркийн автобусны буудлын дээр хоолоо идчихэд сууж ийн. Тэгээд нэмэлт мэдээлэл өгмөр байна. Ерөнхийдөө бол $29 саяны хоол идсэн дээр бол 1180 туркиш лира. Энэ бол ойролцоогоор 105k. Тэгэхээр 105k-гаар хооллсон миний сэтгэл бол маш өндөр байгаа. Хүмүүс нь амар найрсаг сайхан үйлчилсэн. Тэгээд хоол нь бол үнэхээр гоё амттай байсан. За тэгээд тэрийг хэлэх юм аа. Ерөнхийдөө бол 105k-гаар хоолоо авсан. Тэгээд ийм сайхан үйлчилж байгаа учраас ерөнхийдөө бол Туркт типний соёл байгаа. Тэгээ ерөнхийдөө монголчуудад бас нэг юм хэлмээр байна. Гадаадад аялж байхдаа ялангуяа хоолны үйлчилгээний газар үйлчилгээ авж байгаа юм бол ер нь тип үлдээхийг бас бодоорой. Ерөнхийдөө боломжоор тип үлдээгээрэй. Ягаад гэвэл нэгдүгээрт та Монгол улсыг гадаадад төлөөлж байгаа. Хоёрдугаарт бол ийм үйлчилгээний соёлтой газар бол тип өгөх бол соёл бол байдаг учраас тэрийг нь бас ингээ хүндэтгээд усын нуул ёсын даг гэдэг шиг адилхан. Тэгээ бас дээрэс нь Монголдоо бас ерөнхийдөө тип өгж эхлэмээр байна. Үйлчилгээ сайжирна, зөөгч нар илүү мэрэгжлийн түвшин үйлчлэх болно. Тэгээ дээрэс мэд бас илүү мөнгө олно штэ. Тэгэхээр нэг тийм юм хэлгэсэй. За тэгээд Идида контентыг дэмжээрэй. Бид нар бодиттой баримттай хараад бус хоолны шүмж хүргэж өгдөг олигарх борлолт ийм байдаг юм байна да.